За сайн бацгаана уу нааг мөх цэцэг гэдэг өнөөдөр би та бүхэндээ хүний төлөв байдлын 10 эмгэгийн 7 дахь видеог хүргэх гэж байна. Тэгэхээр өнөөдрийн бидний ярих эмгэг бол хараад байдлын эмгэг. Тэгэхээр хүн бол нийгмийн амьтан. Хүн зайлшгүй бусдаа хамт амьдардаг. Биднэрт тэг хин нэгэн хэрэгтэй байдаг. Харин энэ байдал нь хэрэгсээ хитрэх юм бол эмгэг болох магадaltaй. Тэгэхээр хараад байдлын эмгэгийн үндсэн шинж нь юу гэх юм бол хүн хайрлуулж халамжлуулахын тулд бусдын өмнө хит дуулууртай болох хэм маягаар илэрдэг ба. Тэгэхээр үндсэндээ хараад байдлын эмгэгтэй хүмүүс бусдад хаягдахаас айцтай. Тэгэхээр энэ айц нь тэднийг хүн өөртөө яаж шаардж исэн, хандж исэн, тэдний өмнө хүлцэнгүү дорой номо болоход нөлөөлж идэг. Тэгэхээр хараад байдлын эмгэг нь үндсэндээ ерөөсөө хүн ганцаараа байж чаддгүй. Ганцаараа байгаас айдаг байдлаар илэрдэг. Тэг хүмүүс ярьдаг штэ би ерөөсөө ганцаараа байж чаддгүй маа. Ганцаараа байх нь миний хувьд бүр ингээд айц төгшөөр тэг ерөөсөө бүх маш хэцүү тийм боломжгүй зүйл гэж үздэг. Тэгэхээр ганцаараа байна гэдэг бол өөрөө хүний маш чухал дотоод ур чадвар тооцогддог. Хүн ганцаараа байж байхдаа өөрийнхөө тухай таньж мэддэг, өөрийнхөө дуу хоолойг сонсдог, өөрийгөө анзаарч ажиллаж идэг. Гэтэл хараад байдлын эмгэгтэй хүмүүс болохоор хизээч тех чадваргүй өөрийнхөө дотоод сэтгэл рүү харах чадваргүй байдалтай нь холбоотой байдаг. За одоо тэгээ бүгдээрээ хамтдаа сэтгэц оношилгоо, статистик, гарын авлага тав дээр хараад байдлын эмгэгийг юу гэж оношилсныг хамтдаа харцгаая. Нэгт нь хараад байдлын эмгэгтэй хүмүүс өдөр тутмынхаа амьдралд шийдвэр гаргахдаа заавал бусдаас зөвлөгөө авах хэрэгцээтэй байдаг. Яагаад гэвэл хараад байдлын эмгэгтэй хүмүүс өөрөө өөрийнхөө шийдвэрт итгэж чаддаггүй. Энэ нь өөрөө өөрийнхөө итгэлгүй байдалтай холбоотой. За тухайлбал өглөө ажилдаа явахдаа ямар хувцас өмсөх үү? Юу авч явах уу? Зонтог авах уугүй юу? Гэх мэтчлэнгээр ерөөсөө жижигхэн зүйлийг хүртэл бусдаас асууж яадаг. За хоёрт нь хараад байдлын эмгэгтэй хүмүүс амьдралынхаа бүх асуудлыг бусдад даатгадаг байгаа. Тэгэхээр энэ нь юутай холбоотой гэх юм бол хариуцлага хүлээх чадваргүйтай холбоотой. Буюу бие дааж сураагүй байдалтай холбоотой. Тэгэхээр бид нар энэ дээр юуг анхаарах хэрэгтэй гэх юм бол ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдөөсөө хит хамааралтай болохыг гэдэгт анхаарч явах хэрэгтэй. Тэгхгүйгээр яг өөрийнхөө үгээр байлгаад байгаа хүүхдүүдийг дуулууртай хүмүүжлэлтэй гэж бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ үүний цаана тухайн хүүхэд маань бие даах чадваргүй, хариуцлага хүлээх чадваргүй болж идэг. Тэгэхээр нэгэнд хариуцлага хүлээх чадваргүй учраас эдгээр хүүхдүүд амьдралынхаа бүхий л асуудлыг бусдад даатгадаг байх нэ. Гуравт нь бусдаас санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэхээс айдаг. Тэгээ энэ юутай холбоотой гэх юм бол үндсэн шинж болох тийм ээ. Бусдад хаягдахаас айцтай холбоотой байдаг байх нэ. За үүний нэг жишээг тайлбарлах юм бол ингээд найз нөхдүүд нийлж яхад яадаг вэ гэх юм бол хичнээн өөрөө арх уумаргүй байсан ч гэсэн арх уучхаа гэд хэлэх үед үгүй гэж хэлж чаддгүй. Энэ нь тухайн хүмүүстэй таалагдахгүй байх вэ, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вэ гэдэг энэ бодол санаатай холбоотой байдаг юм аа. Дөрөвт нь өөртөө итгэлгүйгээсээ болоод би дааж санаачлаг гаргах ямар ч чадваргүй байдаг. Тэгэхээр энэ дөрөв дэх шинж нь хоёр дахь шинжтэй уялдж идэг. Би даах чадваргүй гэдэгтэй адилхан, бусдад юмаа даатгадаг гэдэгтэй адилхан ерөөсөө өөрөөс нь ямар нэг санаачлаг гардггүй гэж ойлгож болно. За тухайлбал эцэг эхчүүд хүүхдүүдэд маш мундаг хуулийн сургуульд оруулчлаа гэж бодъё тийм ээ. Маш алдартай хуулийн сургуульд сураад сайн төгсөж хурж ирэнгүүтээ ажлын байран дээр гарангуудаа ажиллаж чаддгүй. Санаачлагтай байж чаддгүй, бие дааж чаддгүй. Тэгэхээр бид нар юуг ойлгох хэрэгтэй гэх юм бол хүмүүс бид нар хүүхдүүдтэй бие даах тийм ээ санаачлагтай байх энэ ур чадруудыг нөхөхгүйгээр яг л ийм л мундаг хүн байх хэрэгтэй гэд ингээд өөрсдийнхөө үгээр, өөрсдийнхөө ятгалгаар дагуулад яваад ах юм бол хүүхэд чинь ажил дээр гарахаараа алдаа хийгээд байдаг байх нэ. За ийм санаачлаггүй байдалтай хүүхдүүд маань ажлын байран дээр очихороо төсөл удирдах чаддгүй. Ерөөсөө эцэг хийн хүүхдүүд ээж агаад
ажлын байран дээр очихороо дарга менежерийн хүүхэд олцоод байгаад идэг. Бусны амийг харж ажилдаг гэсэн үг ээ. За тавт нь бусдаас дэмжлэг тусламж авахын тулд өөрт таалагдахгүй байгаа зүйлээ хийхэд бэлэн байдаг байна. За энэ нь өмнөх ярьсан 3 дахь шинжтэй адилхан. Тэгэхээр яаж явъя гэх юм бол ерөөсөө хараат байдлын эмгэгтэй хүн нэгэнд өөртөө таалагддаг учраас өөртөө итгэдэг учраас бусдад таалагдахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Хичнээн тийм ээ өөрөө хиймээргүй байсан ч гэсэндээ уурлаж бохомдож байгаа л хийгээд байдаг. Үгүй тэ болжооч гэхээр болж чаддаг байхгүй. Яагаад гэвэл бусдад таалагдахгүй байх вэ? Би хэрэг болчих юм бол энэ хүн надад дургүй болчих вэ? Надаас явчих вэ гэдэг айдас нь байгаад идэг байна. За тийм учраас одоо тийм ээ хараат байдлын эмгэгтэй хүмүүс гэр бүл боллоо гэхэд гэр бүлийнхаа өмнө үн цэнэ алдаж эхэлдэг. Яагаад гэвэл нөгөө нэг одоо эхнэр нөхрөнтэй угаасаа энэ надаас хаа болтдгийг. Угаасаа энийг хийхгүй гэд яадгийг гэд нөгөө хүн чинь нөгөө давраад идэг гэдэг шүү дээ тийм ээ давраагаад идэг гэдэг. Яг энэ байдал энэ шин чанар энэ хараат байдлын эмгэгийн тав дахь шинж болж илэрдэг байгаа шүү. 6-ад нь яаж явах юм бол ерөөсөө нөгөө өөрийгөө асарч халамжилж чадна гэдэгтээ өөртөө итгэдэг. Яагаад гэвэл нөгөө багаас нь эцэг гэхэнд тухайн хүүхдийг чи чадахгүй шүү, чи ийм шүү, чи тийм шүү гэл те ямар нэгэн бие даацсан үйлдэл хийх үед нь тэрийг нэгцаадаг, эсвэл тийм ээ дорд үздэг, буруутгадаг, шүүмжилдэг. Эсвэл ямар нэгэн санаачлаг гарах үед нь заадаа гэх тийм ээ дэмжлэг үзүүлдэгтэй холбоотой энэ хүүхдүүд юу гэж ойлгодог юм бол за тиймдээ би ер нь ганцаараа шийдвэр гаргах чадваргүй өөрийгөө ч асарч халамжилж чадахгүй гэдэгтээ бүрэн итгэцэн байдаг. Тийм учраас ганцаардахдаа тавгуутж эхэлдэг. Ганцаараа байхаараа айдаг. За үүнээсээ болоод тэгээ романтик жишээ нь харилцаанд орохдоо ерөөсөө хайр гэхээсээ илүү хажуудаа хэн нэгэн байлгах гэсэн зорилготойгоор одоо болсон болоогүй хүмүүстэй цог нэг гэрт орчих гээд. Тийм учраас тэгээ та бүхэн маань эцэг эхчүүд минь дахиж хэлье. Хүүхдүүдээ битээ өөрсдөөсөө хит хамааралтай болгож хүмүүжүүлээрэй. 7-ад нь за нэгэнт эдгээр хүмүүс маань ийхүү ганцаараа байж чаддгүй учраас 7 дахь шинж нь болохоор ганцаараа үлдэнгүүтээ зайлшгүй өөр нэг хүнийг олох шаардлагатай болдог. Тийм асар ихтэй одоо сэтэл хүсэл байж байгаа учраас нэг харилцаанаас нөгөө харилцаа руу шууд шилждэг ба. Тэгээ заримдаа хүмүүс ингэж ярьдаг штэ гэр бүлийн өмнө нас орох юм уу, гэр бүл цуцлах ч юм уу, найз залуусаа салах, найз өхнөөсөө салсныхаа дараа шууд өөр хүнтэй холбогдсон байгаад байдаг. Тэнгүүд яагаад ингэдэг байна гэ гайхаад идэг зарим хүмүүстэй. Гэтэл үүний цаана магадгүй ерөөсөө ганцаар талаас айдаг энэ айц байх бас боломжтой юм аа. Нэгэнт ингээд нөгөө нэг ганцаараа байх айцтай учраас энэ хүмүүс ямар нэгэн харилцаанд орохдоо энэ хүн намайг хизээ орхиж явах бол гэдэг айцтай ордог. Уг нь ингээд нөгөө гэр бүлийн хүмүүс чинь тийм ээ биентэйгээ дотн болохтой за насан туршдаа хамт амьдрнаа гэдэг бодолтой ордог бол энэ хүмүүс хизээ намайг орхиж явах бол гэдэг бодолтойгоор үерхэл нөхөрлөө эхлүүлдэг байгаа. За энэ үднээс нөгөө хүнээ байн харддаг, байн араас нь мөшөгдөг, ерөөсөө тайван байлгадаг. Баг зэргийн өөрийнх нь эсрэг хэлсэн зүйл дээр мэдрэмжтэй хандаж тэг хэрүүл маргаан үсгээд байдаг нь одоо нэг завсрын эмгэгтэй хүмүүстэй адилхан байгаад байдаг. За эдгээр шинжүүд бид одоо тэг бид нарт илэрчээл хараат байдлын эмгэгтэй юмаа гэж бид өөрсдөө үзэх боломжтой ахнэ. Хараат байдлын эмгэгийн шалтгааныг юу гэж үздэг вэ гэвэл ерөөсөө эцэгхийн хүмүүжлийн арга барил хит захиргаацсан ерөөсөө туршаал буулгасан, шөмжилсэн, буруутгасан ингэдэг гэж хэлдэг байх юм бол хүүхэд өөрийн гэсэн үзэл бодлого үн цэнэгүй өөрийн бие даах чадруу санаачлахгүй байдалтай болдгоо. Мөн түүнчлэн хит хамгаалсан байх юм бол эцэг эхчүүд хит хамгаалж хүүхдээ бөөцөөлж тийм ээ аюулаас хамгаалж гин гэж бүх юмыг энэ урдуур нь орж хийж тэгээ үйлдэл бүрийг нь зааж өснөөр хүүхэд бие даах чадруу болдог шүү. Үүнийг та бүхэн анхаараарай.
Тэгэхээр хараад байдлын эмгээг нь одоо сэтгэл готрол, айдас төгшөөр болон бусад эмгэгтэй хавсарч оршиж байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хараад байдлын эмгэгтэй хүмүүс тийм ээ ганцаардах үедээ сэтгэл готордог. Мөн айдас төгшөөр нь өөрөө үндсэн шинж нь учраас төгшөөрийн эмгэгтэй байхаас боломжтой. За мөн түүнчлэн завсрын эмгэг гэхдээ одоо маш адилхан гэж үзээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр завсрын эмгэгийн лавыг та бүхэн үзсэн бол завсрын эмгэг бас л хаягдхаас айх айдас гэж үздэг нэг үндсэн шинжтэй байдаг. Тэгэхээр гол ялгаа нь юу вэ гэх юм бол завсрын эмгэгтэй хүмүүс хаягдхаас айсандаа одоо айх айдасаа тий яаж илэрхийлэх юм бол уур бухимдал төрөмгийлэлээр илэрхийлж гаргадаг. Тэгээ нөгөө үнэ эсрэг одоо ямар нэгэн тийм хүчирхийлэл үлддэг байгаа. Машиныг цонхыг хааглах, эд хөрөнгөд нь халтах, тийм ээ гих мэтчлэнгийн. Харин хараад байдлын эмгэгтэй хүмүүс бол ийм тогшин маягаар ерөөсөө ханддггүй, эсэргээрээ дуулууртай, хүлцэнгөө номо болдог. Бөгөөд өөрийнхөө хийх дургүй юмыг хийдэг, дуулууртай болж эхэлдэг байгаа шүү. Эцэст нь хэлэхэд энэ эмгэгийг бид нар бие дааж сурснараа яланд хэлэх боломжтой. Тэхийн тулд бид нар өдөр тутам бага хэмжээний гэлтгүү тийм ээ жижиг гэлтгүү төлөвлөгөө гаргаж түүнийгээ хийж сурах. Агуу том төлөвлөгөө байх шаардлагагүй. Жижигээс эхлээрээ үгүй гэж зоригтойгоор хэлж сурах. Харилцааны ур чадварт суралцах. Өөрөө өөртөө итгэх, итгэлээ нэмэх нь юу юунаас илүү чухал юм шүү. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн видеогоор дахин уулзцгаая. Тэгээ манай сэтгэл зүйч дэм өгцөг гэдэг YouTube subscribe хийгээрэй. За баярлалаа.